Сайн мэнд үзэгчдээ Монголын ерөнхий сурвалжлага сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Монголын ерөнхий сурвалжлага сэтгүүлчдийн нийгэмлэг үзүүлж байна. Бид энэ удаад улуурхаан салбарыг хөгжүүлэхгүй хэн хөлдөн чөдөр тушаа болоод байгааг танд харуулах юм аа. Монгол орны хөгжлийн гарц нь уулуурхаа гэж нэгэндээ тодорхойлсон байдаг. Миний унаж байгаа машинд мотор чухал үүрэгтэй шиг Монгол орны эдийн засгийн чухал мотор нь уулуурхаа болж байгаа юм. Улуурхаан салбар эдийн засгийн 20%-ийг, төсвийн орлогын 40%-ийг, экспортын орлогын 90%-ийг бүрдүүлж байна. Гэхдээ энэ тодорхойлолтод умартаж улуурхаан салбараа хөгжүүлэх биш, хөлдөө чирэх ажиллагаа явагдсаар байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? 10 гаруй байгууллагын нэгдсэн хүчирхийллийн шинжтэй буу агссан мөнхөр нарын жагсаалт Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа олон зуун иргэний нийгмийн байгууллагын нэр хүндийг хар бараан өнгөөр бодох үйл явц болов. Учир нь мөнхөр нар уулуурхаан компаниудыг янз бүрийн аргаар дарамтлж боловсон дээрэм хийдэг болохыг харуулсан юм. Харин олон танигдж, од болж, баяжиж, эх орон нэр зүүж, боловсон дээрэм хийж байгаа нь мөнхөр нар болохоос цаана нь мөнхөр нарын хажууд жараахаа гэмээр хид хідэн төрийн бас байгууллага шантаажчингууд байна. Мөнгө салгаж авахын тулд ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд улуурхаан компаниудтай холбогдож хүссэн зүйлийг нь хийж өгөхгүй болохоор нэр хүндийг нь унгах кампанит ажил өрнүүлдэг байна. Шинэ зууны зээл төрийн бас байгууллага Алтан өдөр гэх компани талаар сураг ойлголтыг нийгэмд өгчихсөн юм. За үүний нотлохоо нь эндээс харагдаж байгаамаа. За Eagle Segment сайтын медиа мониторингоор хаагаад үзэхэд Алтан өдөр гээд хаахад Алтан өдөр компаниг даврааж байгаагаа хэрхэн тайлбарлах вэ гэх мэтчлэнгээр энэ компанитай холбоотой сөрөг мэдээлэл эдгээр мэдээллээс давамгаалж байгаа юм аа. Эдгээр залуусын хувьд яагаад ийм сөрөг мэдээллийг тарааж бусдад мэдээлэх болов гэдгийг нь одоо харин нэг ухаад үзье. Эдгээр залуусын хувьд Алтан өдөр компаниас мөнгө нэхэж шантаажлах. За аль эсвэл компанид нь их хэмжээний шахааны бизнес хийх зэрэг санал тавьж байсан нь за эдгээр компани хүлээж аваагүй байна. За хүлээж аваагүйхэн төлөө нэр хүндийг нь унгах санхүүжиж бүр компанит ажлыг өрнүүлж байгаа нь нотлогдож байгаа юм. Шинэ зууны зээл төрийн бас байгууллагын залуус төрийн эрх мэдэлтнүүдтэй нийлж хэрхэн өдөөн хатгалах хийж байсныг нотлох мессеж байгаа юм. Бүр зохион байгуулалттай энэ ажилдаа санхүүжилт авдаг байж яг таны харж байгаа дээрх мессежүүдийн мөрөөр энэ хэргийг авилгатай тэмцэх газар шалгаж байна. Мөн Говьалтай аймгийн цагдаагийн хэлтэст эрэггүй хэрэг үүсэж явж байгаамаа. Эрэггүй хуулийн 149-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хэрэг үүсгэсэн байна. Энэ тохиолдолд эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр 3-аас дээш 5 жил хүртэх хугацаагаар хорих ялаар шийтгдэг юм аа. Шинэ зууны зээл төрийн бас байгууллагын залуусын хувьд ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй байна. Бидний хэрэг шалгагдаж байгаа учраас юм ярихгүй хэмээн утсаар учир шалтгаанаа хэлсэн. Харин байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батуулдыг манай талын хүнштэй хөө гэх мэтчлэн агуулгатай мессежүүд тэдний мессеж дунд байсан юм. Мессежүүдийг уншвал Батуулд гих төрийн хүн эдгээр залуустай найз нөхдийн холбоотой байж мэдхээр байгаа юм. Яамнаас сайн шийдвэр гаргах хэрэгтэй. Мууг гаргавал гих зэргээр мууг нь дэлгүүлэх гэсэн оролдлого явж байсан байна. Харин байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга үүнд дараах тайлбарыг өгч байна. Шинэ зууны зээл нэртэй төрийн бас байгууллага байдаг штэ. Шинэ зууны зээл төрийн бас байгууллагын шинэ гэрэл гэх мэтчлэн хүмүүсийн асуудал одоо шүүхтэр яригдж байгаа. Тантай холбогдож мессежлсэн мессежүүдийг бас байдгийм байлээ. Жишээлбэл байгаль орчин төрийн нарийн бичгийн дарга бол манай талын хүн гэсэн. Энд дээр та ямар байна? Мэдгүй. Би нөгөө Твиттерт над руу ингээд энэ тэгээд ингэ гэж маш олон хүн бичдэг. Тэдний л нэг тийм л байна. Тэрнээс биш би одоо жишээлбэл тэр хин нэг хүний өмчч биш. Би бол Монголын төрийг төлөөж ажиллаж байгаа. Шинэ зууны зээл төрийн бас байгууллагын залуусын энэ компанийг шантаажилж мөнгө салгах гэсэн сэдв нь зам.
Алтан өдөр компани олборлсон төмрөө Хятадын бомб руу аваачихын тулд 168.3 км замыг туулж тээвэрлэдэг юм. Ингэхдээ засмал зам биш, шорон замаар явж байгаа нь байгаль орчныг сүйтгэж, хүний эрхийг зөрчиж байна гэж тэд үзсэн. Үнэхээр байгаль орчин сүйдэж хүний эрх зөрчигдөж байна уу гэдэг дээр албаныхан дараах тайлбар өгч байна. Бид нар бол 2012 онд бол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хөргүүлээд тэндээс бол шинжилгээний баг ирж одоо энэ тоосчлтыг бас хэмжиж дүгнэлт тайлан гаргасан байгаа. За тэр судалгаа шинжилгээгээр бол за яг баяжуулахын орчимдоо бол тоосчлт нь бол хэвийн хэмжээнээс их байна. Бусад одоо тархац нутаг тэгээ цельсиумын одоо яг төвдөө бол тоосчлт хэвийн хэмжээндээ байна гэсэн дүгнэлтийг бидэнд ирүүлсэн байгаа. Тэгэхээр мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэсэн хаягтайгаар баяжмал тээвэрлэлтийн зам дагуух агаарын орчинд хэмжилт шинжилгээ хийсэн тухай дүгнэлтийг гаргасан байгаа юм а. За энэ дүгнэлтийг харах юм бол Алтан өдөр компанийн хувьд баяжуулах үйлдвэрийн орчиндөө тоосчлтын хэмжээ хэвийн хэмжээнээс их байна. За харин Дэрстэй багийн зарим иргэдийн өвөлжөө, намаржаа, агаарын орчинд тоосчлт тоосны хүлцэх агуулмжийн байж болох зөвшөөрөгдөх төвшөнд байна гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тоосноос үүдэлтэйгээр хүн, мал, байгаль амьтанд тохирол учирч байна гэдэг амд дамжсан яриаг энэ дүгнэлт нийцааж байгаа юм. Харин шинэ зууны цэл төрийн бас байгууллагын бас нэг шантаажлах шалтгаан малын уушиг тоосчлтоос үүдэлтэйгээр эмгэх тусч өвдсөн гэж. Энэ дүгнэлтийг улсын мал эмнэлэг ариун цэврийн төлөв лабораториос гаргажээ. Шинжилгээгээ авахдаа мэргэжлийн хүн нь аваагүй. Тухайн төрийн бас байгууллагын ажилтан гих залуу 3 малын уушиг аваачиж өгөөд шинжилүүлсэн гих. Харин мал эмнэлгийн хүрээлэнгийнхний хийсэн шинжилгээгээр эхний шатны дүгнэлтээр малын уушгинд тоосчлтоос үүдэлтэй өвчлөл үүсээгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа Говьлтай аймгийн цээлсмийн Дэрстэй багт манай 2 мэргэжилтэн за энэ компани байгаль хамгаалах албаны дарга тухайн Дэрстэй багийн засаг дарга за мөн одоо шинэ зууны цэл төрийн бас байгууллагын ажилтан гэдэг ийм одоо 2-3 талаас мэргэжлийн болоод тэнд ажиллаж байгаа амьдарч байгаа улсууд оролцсон. Ийм одоо шинжилгээ тандан судалгаа хийгдсэн. Одоогор ямар нэгэн байдлаар тухайн малд тоосчлтын гаралтай өвчин байгаа юм байна. Тэр нь бол одоо үүссэн байна гэсэн тийм үндэслэл нотлогдсонгүй. Энэ дээр үндэслээд бол бид цаашдаа 2 дахь шатны шинжилгээг өөрөөр хэлбэл лабораторийн шинжилгээг эсийн төвшөнд хийж байна. Өөрөөр хэлбэл улсын мал эмнэлгийн төв лабораторийн хэн нэгний талд үйлчилсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Гэтэл бол одоо дээжиг юу гэдэг нэг төрийн бус байгууллага мэргэжлийн бус хүн авдаг тийм. Тэр дээж авсан дээж нь шаардлага хангаагүй улмаас буруу арга зүйгээр хийснээ улмаас буруу үр дүн гардаг. Тэр буруу үр дүнгийн нийгэмд одоо бодиттой юм шиг цацдаг. Иннээсээ болоод 2-3 байгууллагын хооронд ч гэдэг юм уу, бүр салбарын хооронд ч гэдэг юм уу, бүр одоо хувь хүмүүсийн хооронд ч гэдэг юм уу зөрчилдөө үүсдэг. Тэгэхээр энд бол хамгийн гол юм нь юу байгаа юм бэ гэхтэн зэрэг шинжилгээний дээжиг маш зөв авчиж дүгнэлтийг үл зөв барих ёстой. Ийм учраас бол бид цаашдаа энэ шинжилгээний дүгнэлтэн дээр бол одоо тодорхой хэмжээний бодит дүгнэлтийг л гаргана. Байгаль орчин сүйдээгүй юм бол яагаад замаа барихгүй байгаа юм бэ гэж та асуух үз. Замаа барихгүй байна гэх хэл амыг зөвхөн Алтан өдөр компани дагуулаагүй. Төрийн өмчөд Эрдэнэс 5 толгой компани баруун цанхийн уурхайн замаа тавиагүй байгаа. Шууд хөрсөн дээр тээвэрлэлт хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн компани замаа бариагүй хөрсөө сүтгэж байхад хувийн компани замаа барихгүй бол лицензийг чинь авна гэх зэргээр сүрдүүлэх нь хэр оновчтой алхам бэ? Байгаль орчны тухай багц хууль болоод ашигт малтамлын хууль гэх мэтчлийн хуулиудыг судлаад үзэхэд хувийн хөвшил өөрийнхөө хөрөнгөөр зам барина гэсэн хууль зүйл заалт огт алга байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол хувийн хөвшлийн зам барина гэсэн эрх зүйн орчин Монгол улсад алга байгаа юм а. Харин хувийн хөвшил төртөө нийлж зам барих нэг гарц байгаа нь концессийн тухай хуулинд зохицуулсан байгаа юм. Концессийн тухай хуулинд зааснаар концессийн гэрээ байгуулж зам барина гэж. Тухайлах юм бол би өөрийгөө нүүрсний компани эзэн эмэгтэй гэж төсөөлье.
Тэгвэл би өөрийнхөө хөрөнгөөр зам барьчихад харин ашиглаж дууссаны дараа буюу магадгүй 10 жилийн дараа тухайн замаа төрд хүлээлгэж өгнө. Харин хүлээлгэж өгөхдөө тухайн замыг барихад зарцуулсан хөрөнгийг төрөөс авна гэсэн үг юм. Үүнийг л концессийн гэрээ гэдэг байгаа юм. Тэгвэл концессийн гэрээ байгуулахаар хүсэлт компаниуд явуулдаг хэдиж хүлээж авдаггүй, маш удаан хугацааны дараа хариу ирдэг гэх мэтчлэн асуудлууд дагуулдаг. За тэгээд дээр нь хуулиндаа хувийн хвшлийн компани өөрсдөө зам барих ёстой гэсэн нэг ч зүйлийг тусгаагүй хэрнээ зам барих ёстой, барихгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гэх мэтчлэнгээр асуудалд хандаж уулуурхаан болоод хувийн хвшлийг, бизнесийнхнийг боогдуулж байгаа юм а. Үүнд байгаль орчин ногоон хөгжлийн яам уулуурхаан яамуудыг нэрлэх ёстой. Төр өнөөдөр асуудлаа жигдэлж бодлогоо сайжруулах шаардлагатай байгааг эдгээр үйл явцаас харж болохоор байгаа юм. Бас л ингээд бодлого нь бол төрүүлж биш хойноос нь яваад тэр битгий хэл төмөр зам барихгүйгээр 3 жил болгоод л одоо үндсэн тэр машинаар зөөхөөс өмнөдөө аргагүй тийм байдалд хүргэсэн одоо тохиолдлууд байгаа шүү дээ. Алтан хөдрөөс гадна замаа бариагүй тээвэрлэлт хийж байгаа хэд хэдэн компани хувийн хөрөнгөөр зам барьж байгаа ч бий. Гэтэл байгаль орчин ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга хуулинд заагдаагүй зүйлийг хувийн хвшлийнхнэр хийлгэх гэж дүргүй бухшиг зүтгэх. Зам барих юм хэрэгцэн орчин байгаа юм. Байлгүй яах. Барих ёстой. Хувийн хвшлийнхэн бол уулуурхаад асан дэд хөрөнгө оруул концессор одоо өөрөө хөрөнгө гаргаад тэгээд дараа нь ашиглаад ирээд усан шилжүүлэх. Тэгээд тэр хуулийг нэг хэрэгжүүлэхгүй байна. Яагаад ямар хуулийн дээр зам барих ёстой гэж заасан? Гэхдээ өөрөөр яах юм? Тэр хүн хэрвээ бизнес хийж байгаа бол жишээлбэл одоо тэнд уулуурхай байгууллаа гэхэд жишээлбэл тэрэн дээр төр замыг барьж өгөх албагүй. Тийм хууль эрх зүйн орчин ч байхгүй. Алтан өдөр компанийн хувьд концессийн гэрээгээр зам барих гэх хүсэлтэд удаа дараа тавьж байсан байна. Хамгийн сүүлд 2013 оны 4-р сарын 24-ний өдөр эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр түргүүлжээ. Харин асуудлыг одоо хэлэлцэж байгаа гэх. Монголын одоо зам барих улирал маань хавраас Монголын одоо хүүтэн улирал чи 9 сар шүү дээ. Бүхэл бүтэн 12 сарын 9 сар нь хүүтний улирал байдаг. Бид нар энэ 3 сарын дотор бид нар суурэ хийлээ, 80 км-ийн суурийг бэхжүүллээ. Энэ дээрээс 50 км байна, 30 км байна бид нар юугаар хийцэн шүү дээ, асфальт юугаар багсрамлаар. Тэг ийм их ажлуудыг бол ганцхан уулуурхайн компани үндсэн үйл ажиллагаагаа явуулахын хажуугаар бид нар бол тэрийг ингэж замын 100 хэдэн бараг тэнд ч одоо 100 гаруй 160 70 хүн байгаа шүү дээ, тийм. Ийм том одоо юм чирж явж байгаа биднийг бас зөв ойлгосоо л гэж үзэж байна л да. Хэдий концессийн гэрээгээр зам барихыг албан ёсоор зөвшөөрч хариу өгөөгүй байгаа ч энэ компани замын ажлаа өөрийнхөө хөрөнгөөр бариад эхэлжээ. Монгол анхудаал гэж ярьж штэ 25 сантиметр зулаантай 7 метрийн өргөнтэй тийм бетон замыг бол лав 3 км гарныг хийчихэд ингээд нэлээд баяртай байж гэн. Шинжилжээж замаа барьж гэн гэсэн үг. Шинжилжээж хожих орцоо гаргаж байгаа байхгүй. Тэрний дараагаар зам дээр дэвч болно гэсэн дараа өдөр тутам тэр гаргасан орцтойгоо уялдвал өдөр тутмын шинжилгээ хийн гэсэн үг лавтаар өргөл. За 5 м дутамд хөшүүрэг болон хойлохч арматуртай 15 м дутамд хойлох зориултын арматуртай өргөнөөрөө бол 3 м 50 см хуваагдсан дундаа бас хөшөлтийн арматуртай ийм нэлээд хүчтгсэн одоо янз бүрийн арматурчлал нэлээд орсон өндөр зэрэглэлт хийгдсэн зургийн дагуу гүйцэтгэж байгаа ийм зам байна. Адгийн муу муухай компани гэх нэр зүүсэн Алтан өдөр компани 1800 монгол ажилтан ажилладаг. Нэг ажилтны цаанд дунджаар 4 хүн амьдардаг гэж тооцвол 6000 хүн энэ компани тогооноос хоол халбагдаж байна. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн гаргасан тооцоог энэ дурдъя. Уулуурхаан компани 4 хүнийг л ажилдаа болгоход ахиад цаана нь 8 дайвар ажлын байр бий болдог гэсэн судалгаа байгаа юм. Үнэхээр тийм. Жишээлбэл Алтан өдөр компани 1800 ажилтан сард 21 тонн мах иддэг. Махыг сумын малчтаас зах зээлийн үнээр авдаг. Суманд үйл ажиллагаа явуулдаг 33 хүнсний дэлгүүр 7 хоногт нэг удаа 3-3-аараа очиж Алтан хөдрийн ажилчдад 8 хийдэг. Тэдний гол орлого нь Алтан хөдрийн ажилчид байдаг учраас тэд уурхаар очих гэж яардаг байна. Энэ бол дайвар ажлын байр нэмэгдсэн зөвхөн жишээ. Дээр нь энэ компанийн ажилтнууд гэр, сэндвичийн суудсан биш, орон суудсанд амьдардаг. Хоол, унаа бүх зүйл цаанаасаа. Солонгост очиж ажил хийж мөнгө хураах биш, эх орондоо үндэсний компанида 1-20 хүртэлх сая төгрөгийн цалин аваад хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж ажиллаж амьдрах боломж байна. Манай хангам цалин хангамж тэр талаар бол сайн шүү. Энэ сэтгэл нийцтэй байдаг шүү. Тэр нууц шүү хэдэн төгрөг эзэлж байгаа.
Би сардаа нэг сая гаруй л аваад шүү. Тэгээ яг тэ энэ жил бол ерөнхийдөө сүүлийн 12 оныг харлаа, 13 оныг харлаа. Монголын уул уурхай бол жоохон тийм. Одоо бас яг үнэндээ нууц хөөлөлт бол баруун бүсд бол ганц бараг алтаа өдрөд ажиллаж шүү. Бусд нь бол бүгд одоо хятадын зах зээл, гадаадын зах зээл худалдаа ийм юмнасаа болоод түүх эдийн үнийн уналтаас болоод ингээд нэлээ ингэсэн байгаа. Бид нар бол харин энэ үед нь 1500-600 хүн ажилуулаад, цалинжуулаад тэгээд тухайн нутаг оронд ингэж татвар төлөөд ингэж ажиллаж байгаа нь бол биднэрт одоо би яг нууцгүй хэлэхэд бол өнгөрсөн одоо цагаан сараас хойш бол ер нь бол баг 20 гаруй удаагийн ийм одоо үзлэг шалгалт мэрэгжлийн хяналт одоо босод ийм телевиз радиогийнхэнд бол хэвлэл мэдээллийнхэнд бол нэлээ олон ярилцлага өгсөн байгаа. Тэгээд ганц одоо ажиллаж байгаа энд бол нэг ч гадаад хүн байхгүй. Тэгээд монголчууд байдаг. Тэгээд бидний энэ явуулж байгаа үйл ажиллагааг бас төр засгаас дэмжээсэй гэж л хэлмээр байна. Алтан өдөр компанийн хувьд говийн бүсэд үйлдвэрлэл явуулж байгаа учраас усаа хэмнэх мөн үйлдвэрээс гарах тоосчлтыг буруулах зорилгоор цэвэрлэх байгууламж барьжээ. За тэгэхээр энэ манай энэ цэвэрлэх байгууламж бол өнөөдөр 300 м3 куб авах бохор усыг цэвэрлээд биологи механик цэвэрлэгээ, биологийн цэвэрлэгээ дараад нь бол халдваргүйжүүлээд ингээд эргүүлийн ашиглах зорилготой ийм цэвэрлэх байгууламж. За энэ цэвэрлээс гарч байгаа одоо ус бол одоо хөрсөн дээр буух тул хөрсөөр одоо нэвтрээд агаар уурсахтаа байгаль орчин нөлөөлөл үзүүлдэг. Олборлсон төмрийн хөдрөө баяжуулаад экспортод гаргадаг улуурхаан буюу мэрэгжлээс шалтгааллах өвчин тусах эрсдэл хэр байгааг асуухад баяжуулах үйлдвэрийн ажилчдад бол бид нэр одоо нэг бүрийн хувийн хамгаалах хэрэгслүүдийг нормын дагуу тооцож олгодог. Жишээ нь хэлэхэд хамгаалах шил, бэйли, каскнаас гадна баяжуулах үйлдвэрийн ажилчин болгонд одоо Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Evergreen компани маскыг бид нэр ээлжинд 4 удаа солихоор тооцож олгодог. Мөн батлагдсан нормын дагуу ажилчдаа бид нэр хор тайлах бүтээгдэхүүн жимсний жүүснүүд олгогддог. Энэ компанийн хувьд бугад сумын тахийн талын хүнсний ногооны аж ахуйг сэргээх зорилгоор ард иргэдэд ногоо тарах боломжийг бий болгож 250 тонн хүмс хүнсний ногоо хураагаад байна. Өөрөөр хэлбэл Ховд аймгаас ногоогоо авдаг эдгээр хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээг өөрсдөө хангаад 60 тонн хүнсний ногоогоо эргээд тус болсон алтан хөдөрт заржээ. Мөн алтан хөдрийнхэн цээл суманд хоршоо байгуулан өгч 8 хүнийг ажлын байраар хангаж шин цээл сумын төсөлд санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлж байгаа юм байна. Ямар ч байсан одоо нийгмийн хариуцлагын үүднээс сум орны хөгжилд бол хувь нэмрээ оруулж ажиллах ёстой гэдэг үүднээс бид аймгийн ийм гэрээ байгуулсан байдаг. Аймгийн гэрээтэй уялдуулаад энэ жил бол бид энэ хамтран ажиллах гэрээгээ байгууллаа. Ингээд Алтан хөдрийн компани энэ нийгмийн өмнө биелүүлгөөстэй хамтын ажиллагааныхаа гэрээний дугуй ажиллаа хийгээд дээр нь шин суурин төсөлд хамруулаа явах юм бол цээлийнхаа энэ ирээдүйн хөгжлийг арай өөр өнцгөөс хараад орчин үеийн одоо шин сумын төв шин суурьшлыг байгуулж болох юм а гэсэн ийм л одоо бодолтой байгаа да. Мөн энэ суманд нийгмийн хариуцлагын гэрээний дагуу олон ажлын байр, олон айлд орлого олох боломжийг нээж өгчээ. Үүнийг та бидний муугаар нь сонссон Алтан хөдөр хийсэн. Тийм би бол яг зүгээр өндөө яг хэлэхдээ бол би гадаадын компаниуд бас ажиллаж байсан. Гадныхан бол хурж ирээд бол үйл ажиллагаа явуулахдаа бол тэд нар чинь цаанаас нь одоо хөрөнгө оруулалт цайтай байдаг. Мөн ирээд нутгийн иргэд ардуудтай харьцаа сурцсан байдаг. Одоо аар саархын юмар одоо тэднийг ингээд бас одоо ямар нэгэн байдлаар бариад иж болдог юм байдаг. Тийм менежмент хөдөл байдаг л да. Манайх бол игээгүй. Манайхан бол анханасаа л монгол хүмүүс байсан хий чинь гаргах чинь гэсэн тийм зорилготойгоор яасан. Тэгээд яг үнэндээ бол одоо энэ гадаадаас техник энэ техникүүд чинь бүгдийг гадаадаас татж оруулж ирж байгаа. Баруунаас, Европоос, Хятадаас, Японоос. Тэгээд түлшээ гэхэд бид нар 1350 км-ийн цаанаас зөөж авчирч байгаа. Литр түлш энд ирэхдээ 2100 болж ирдэг. Ажилчдаа бид нар онгоцоор зөөдөг. Тэгэхгүй бол одоо хүн газраар наашаа ирэхгүй шүү дээ. Тэгээ ийм учраас бид нар одоо маш их өртөг зардал өндөртөөгөр ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас бас анханасаа энэ зам барьнаа гэдэг ингэсэн байсан юм дээр маань дөрөөлөд бас нэлээд улсууд танах замаа байр гэдэг ийм шахаанд оруулах маягаар ийм харьцсан юм удаа гэж би харсан. Би өөрөө бол энэ дээр яг 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Эндээс бид юуг харж болохоор байна вэ гэвэл уул уурхай бол Монгол улсын хөгжлийн гол гарц гэдэг нь үнэн. Гэхдээ салбараа дэмжиж чадахгүй төрийн байгууллага нь төрийн бус байгууллага нь хоёр талаас нь дарамтлах. Тэгэхээр тэрний эргээд ажиллах уул уурхайд бол яг тийм уур амьсгалын эргээд ерсэн Монголын бүх ард түмнийг уул уурхай шиг муухай юмгүй болгоод тэгсэн мөртлөө уул уурхайгаас ирж байгаа бүх орлого одоо тэрүүгээр л амьдэрч шээ Монгол улс эзэн засаг. Тэгээд ингээд харахаар их сонин тийм одоо байдал үүсгэж байгаа байхгүй юу? Уул уурхайн талаар ойлголт муутай зарим нь бизнес хийж байгаагаа
баялаг бүтээж хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж байгаагийнхын төлөө атлах дүр зураг ажиглагдаж байгаа нь эмээгнэл. Харин одоо нэвтрүүлгийн хэсгээс цааш алтан өдөр гэх нэрийг ахиж дурдахгүй. Бодит байдлыг харуулж байгаагийнхаа төлөө хэтэрхий их магтлаа гэсэн шүүмжлэлд бид өртөж магадгүй юм. Уг нь бол бид уулуурхаагаа хөгжүүлээ. Хөрөнгө оруулагчдаа татъя гэдэг хэрнээ тэднийхээ эсрэг гар буугаар бус галт буугаар буудаж байна. Одоо харин бүгдээрээ өсрөнгөө хөгжилтэй Япон улсын тухай яриад үзье. Япон улсын хувьд Toyota болоод Sony гэх мэтчлэн үндэсний гихтээ цөөхөн компаниуд нь Япон улсын төсвийн гол хувийг бүрдүүлж байсан. Toyota компанийн хувьд дэлхийн дахина машины зах зээлд томоохон давалгааг үүсгэж чадсан компани харахгүй муу юм. Харин Солонгос улсын хувьд Samsung корпорац болоод дэв пүсийг нэрлэж болно. Samsung корпорацийн хувьд мөн л дэлхийд дахина гар утасны зах зээлийн хамгийн гол тоглогч. Хэрвээ бид хөгжил гэж бодож байгаа бол эдгээр улсаас сургамж авч үндэсний хэрнээ томоохон цөөхөн компаниудаа дэмжих шаардлагатай байгаагийн бодит жишээг харж болно. Зөвшөлдсөх бол цаашаа явах самгүй болсон байна. Хэрэгтэй юм бол бид нар зөвшөлдсөд зөвөр явуулж тэгээд энэ нийтэд бол одоо ингээд уул уурхай тэртээ дэргөө гол ус газар хөнддөг. Тэрнийг одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Харин тэрнийг яаж одоо ингээд байгалийн тэнцвэртэй хүн ардад мал одоо ингээд энэ хүрээлэн байгаа орчин тэнцвэрийг яаж хадгалах вэ гэдгийг төлөхөө бодож тэн дээр одоо хамтарч ажиллах ёстой болчих юм бол тэрнээс биш нэгэн сүйтгтийг нэг нь хамгаалдаг одоо ингээд 300 гаруй уурхай байхад 700 гаруй одоо төрийн бус оглоо шүү дээ. Яг зөвхөн байгаль орчин чиглэлээр. Тэгэхээр нэг уурхайд л 2 төрийн бус байгуулна огцчлээ л дээ. MCS компани Монголд анхудаа Mongolian Mining Corporation гэх нэрээр Хонконгийн хөрөнгийн бирждээр IPO гаргаж $600 сая $600 босгож чадсан. Өөрөөр хэлбэл дэлхийн үнцэг булан бүрт байгаа бидэнд ямар ч хамаагүй хүмүүсийн мөнгийг цуглуулад эргээд тэр мөнгө нь Монгол улсад хөрөнгө оруулалт болж л орж ирсэн. Бид хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Тэр дундаа үндэсний хөрөнгө оруулагчдаа, үндэсний компаниудаа дэмжих ёстой. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчдын ноогдол ашиг гадаад руугаа л явна. Харин үндэсний компаниудын мөнгө өөрийн улсдаа үлдэж, өөрийн улсдаа эргэлдэнэ. Харин энэ мэт дарамт шахалт байгаад байвал үндэсний хөрөнгө оруулагчдаа хүртэл бид алдаж мэднэ. Уулуурхаан салбар шин дутам учраас энэ талаар ойлголт мэдээлэл муутаагаас үүдэж зарим нэг төрийн бус байгуулга нь мөнгө нэхэж, шантаажлах, нэр хүндийг нь унгаж төрийн байгуулга нь уулуурхаанхаа хөлд нь дэгээ тавьсан шигэ тоомжиргүй сууна. Баялаг бүтээгчтэй шимэгч орхоо шиг паразитлж амьдрал бидэнд чимэгдсэн баялаг бүтээгчид ч баялгаа бүтээж чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Эдийн засгийн уулуурхаан бодлого муутай улсад амьдарч байгаа бидний хувьд уулуурхаан салбараа хөгжүүлэгээл элдв арган дарамтуудаа зогсоох шаардлагатай байгаа юм а. Уулуурхаан салбраас гадна хөгжүүлэх боломжтой хэд хэдэн салбар байгаагийн нэгт мал аж ахуйн салбар, газар тариалан, аялал жуулчлал, оюун ухаан гэсэн боломжууд байж болох юм. Гэхдээ эдгээр салбарыг хөгжүүлээгээд уулуурхаан салбраас олдог шигэ тийм их хэмжээний мөнгө олж чадахгүй гэдгийг нэгэнтээ судлаад гаргаад ирчихсэн байдаг юм. Тийм учраас уулуурхаан салбраас олж байгаа мөнгөө ашгаа бид нар сайн зарцуулж чадаад ирээдүйдээ хойч үедээ залуустаа мэдлэг боловсролт нь илүү төлхөө зориулж зарцуулж чадах юм бол бусад хөгжиж хараахан чадаагүй байгаа салбаруудаа хөгжүүлэх боломжтой гэдгийг онцолж хэлдэг юм а. Уулуурхаан салбарт ямар бэрхшээл тулгарч байгааг бид харуулахыг зорилоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Арай мэд үзэгчтэй Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгэн хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу?